үзэгчдээ бид өнөөдрийнхөө дугаараар цахим соёл аяны талаар ярилцахаар харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсийн дарга Батболд гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтээ тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хуршууч зол жаргал нарыг урьж оролцуулсан байна. Тэгэхээр та хоёрын энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр цахим соёл аяныхаа талаар яриасан дээр баг энэ аян маань яг хизээнээс эхэлсэн яг ямар ажлууд аяны хүрээнд хийгдэх болон хэдийн хугацаанд үргэлжлэх талаар. За цахим соёл аяныг харилцаа холбооны зохицуулах хорон цагдаа өрхийн газартай хамтраад за 1 сарын хугацаанд бол хийхээр төлөвлөд бол сая 1 сарын 3-наас бол үндсэндээ эхэлж байна. За энэ аяны хүрээнд бол ер нь цахим орчинд хэрхэн ёс зүйтэй оролцох вэ тий. За цахим орчны ёс зүйн талаар за тэгээд гэмтрэгээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? Орчсон сэргийлэх талаарх за нийгэмд тий хүүхд залуучууд, эцэгчүүд бүх нийгэмд бол тодорхой хэмжээний мессеж сургалтын өгөх зорилтоор хийж байгаа ажил юм байна. Тэгэхээр ер нь бол цахим орчинд хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд нэлээдэггүй одоо идэвхтэй оролцдог болсон. Тэгэхээр гэмт хэрэгт холбогдох нь ч бас өндөр болоод байна. Яг юунаас олж гэмт хэрэгт хүртөөд энэ талаар мэдээд. За цахим орчинд өвлөгч байгаа гэмт хэрэг бол одоо сүүлийн 2 жил бол одоо ингээд нэлээдэггүй 2 дахь өсөлттэй байгаа. Эцэг эхчүүд маань одоо хүүхдийн цахим хэрэглээнд бас нэг л тавьж чадахгүй одоо холбоотой. За ялангуяа өсвөр насны хүүхдүүд бол одоо садар самуун хүүхдийг садар самуунд уруудах гэмт хэрэгт за дээрэс нь одоо бэлэн хүчирхийлэлд өртөх ч гэдэм үү ийм тохиолдол ийм төрлийн гэмт хэрэгүүдэд бас нэлээд өртөж байгаа. Манай энэ аяны маань одоо бос гол зорилго нь юу гэхээр энэ маань ерөөсөө цахим орчинд одоо хүн бүрийн эерэг байх тий за ёс зүйтэй байх гэдэг энэ соёлыг төлөвшүүлэх ийм зорилготой юм байгаа даа. Тэгэхээр эцэг эхчүүд маань одоо ялангуяа цахим орчинд зөв байгаарай. За дээрээс нь одоо цахим орчинд хүүхдүүд бүгд байгаа учраас мэдээлэл шеэрлэж түгээхтэй хүртэлтэй бас нэгтэлж байгаарай. Тэгэхгүй одоо нэг зөв зохисгүй үг гэрлэгтэй ч гэдэм үү те янз янзын одоо биенээ доромжлогч гэдэм үү иймэрхүү асуудлууд бас нэлээдгүй цахим байдаг учраас энийг хүүхдүүд харж идэг учраас энэ бас энэ одоо байдал маань одоо хүүхдүүд бас нэлээд сөргөөр нөлөөлж идэг. Энэ одоо дөнгөж төлөвшөж яваа хүүхдүүдийн маань хувьд бол одоо энэ бол маш сөрөг үр дагаврыг авчирч байгаа учраас энэ дээр бид нар бол нэлээд эцэг эхчүүдийг бас оролцоотой байгаасаа өөрсдөндөө бас дүгнэлт хийгээсэй гэж ийм аяныг бас эхлүүлж байгаа. Тэгэхээр ер нь энэ цахим хэрэглээний талаар хяналт тавих боломж үүд юм болоо. За эсвэл харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт тавих боломжгүй гэх юм бол эцэг эхчүүд маань өөрсдөө хяналт тавих тийм тусгай програм ч юм уу байд юм болоо. За ер нь бол цахим орчинд хяналт тавих боломж бол байх л да. Мэдээж технологи бол энэ боломжтой. Эцэг эхчүүдийн хувьд бол юу анхаарах хэрэгтэй гэхээр зэрэг одоо төрөл бүрийн платформуд ч нөөрэ Facebook, YouTube, Instagram гэдэг эдгээр бол өөрөө насны хязгаартай байдаг. Хэрэглэгч болох тийм 13 наснаас дээш нээж өгдөг. Ядаж л бид нэр олон улсын тэр платформын дүрмийг дагаал 13 наснаас дээш хүүхдүүдэд л нээж өгөх юм байгаа байхгүй. Бага насны хүүхдүүд нээж өгөхгүйгээр нэгдүгээр. Хоёрдугаар нээж өгсөн тохиолдолд ч гэсэн тэнд хамгаалтын маш олон механизм сонголтууд байдаг. За жишээ нь YouTube-ийг аваад үзэх юм бол YouTube дээр бол YouTube-ийн бол септик орон байдаг. Settings руу нороод тохиргоолон нороод аюулгүй хамгаалал гэдэг рүү орохоор хүүхдийн нэг юунаас хамгаалсан байрнууд өдөрлөг байдаг. Тэрийг сонгочих юм бол YouTube платформ маань өөрөө нөгөө гаргаж байгаа платформ нь хүүхдэд зохисгүй гэж үтсэн платформ видео бичлэгүүдийг гаргадаг. Дараа тэр аккаунтаар орсон тохиолдолд зөвхөн хүүхдэд зөвшөөрөгдсөн контентыг үзүүлдэг. Тэгэхээр нэгдүгээр энэ талаарх мэдээллийг бол нэлээд судлах хэрэгтэй. За мөн parental control буюу эцгийн шүүлтүүрийн програмууд бол англи хэлээр маш олон үйлдвэрээр үнэгүй маш олон үйлдвэрээр байдаг л. Гэтэ эцэгчүүд маань англи хэл мэдэхгүй бас асуудлууд бол гарч байгаа зарим тохиолдолд. За тэр үүднээс нь харилцаа холбооны зохицуулах хороо нэгдсэний бодлоготой хамтраад хүүхдийн хамтраад эцгийн шүүлтүүр програмыг бол хийгээд сая 1 сараас эхлээд олон нийтэд байршуулад хэрэглээд явж байгаа. За харилцаа холбооны зохицуулах хорооноос энэ талын бүх мэдээллийг авах гэх юм бол eGiz-ийн вебсайтаар зочлоод тодорхой мэдээллийг аваад хэрэгжилж болно. За eGiz-ээр орохоор зэрэг нөгөө эцгийн шүүлтүүр програм байна. Тэн дээр байж байгаа. Үнгүүгээр байж байгаа. Тэгэхээр эцэгчүүд тэргээ татаж аваад өөрийн компьютер дээр суулгаад хүүхдүүдийнхээ төхөөрөмжөөр суулгачих юм бол тэр хүүхдүүд тэр програмыг ашиглаад эцэгчүүд маань хүүхдүүдийн хэдэн цаг интернет орж болох юм. Өдөрт тэрийн хугацааг нь тавьж өгч болно. За түлхүүрөөгүүдийг нэмээд өгч чинь ийм үг орсон контентийг үзэж болохгүй гэдэг нь оруулаад өгч юм бол тухайн програм маань өөрөө автоматар тэр түлхүүрөөгүүд орсон интернетээс харж байгаа юм одоо ингэ хязгаарлаа явуулсан гэсэн үг.
Тэгээ мөн харилцаа холбооны зохицуулах орноос хязгаарладаг тэр нэг блэклист юм байна гэдэг байгаа шүү дээ. Одоо садар цамд уруу татсан эсвэл одоо масруулах байсан сурчилсан ч юм уу эсвэл мөрөдө тоглоомын сайтуудыг ч юм хязгаарласан блэклист рүү бол тэр автоматар холбогдсон тэр юм төхөөрөмж нь. Тэгэхээр зэрэг автоматар тэрийг бол хязгаарлаад явчихна гэсэн үг. Интернетийн үйлчлэгээ эрхлэгч байгууллагууд нь бол нэмэх 18-ийн шүүс интернетийг бол санал болгодог. Тохиргоолын settings руу бас яг ижилхэн ороод нэмэх 18-ыг шүүс интернетийг авчруулна. Эсвэл тухайн лавлах руу ноцтоод бид нар нэмэх 18 интернет шүүс интернетийг гэртээ авмаар байна гэдэг тохиргоог хэлэгчих юм бол тухайн ISP-нүүд нь цаанаасаа нэмэх 18 садар самуудаа контентуудыг хязгаарлалтыг хийгээд танай гэрт интернет хүргэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ бүх сонголтуудыг бол эцэгчид маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь эцэгчид маань нэлээ мэдээлэл хомс гэх юм те. Одоо цахим хэрэглийг цахим орчинд нэлээдгүй мэдээлэл байнга цахимд цагаа өнгөрүүлдэг ч гэсэн ер нь яг өөрт хэрэгтэй энэ төрлийн мэдээллүүд бол илүү хомс байт юм шиг санагддаг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй хэрхэн хараа хяналт тавьж ажиллаж юм те. Ер нь бол хараа хяналт сул болсноос бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд цахим гэмт хэрэг төртөөд юм уу? Одоо насан турш хүүхдүүдээр ингээд чөлөөтэй фэйсбુક нээгээ өгчдөг тийм ээ. Насны шүүлтүр английн буруу тавиад одоо фэйсбુક нээж өгснөөрөө тэр хүүхдүүд маань одоо хязгаарлалттай контент мэдээлэл чөлөөтэй авч байгаа байхгүй. Эннээсээ үүдэлтэйгээр одоо нөгөө хүүхдүүдийн маань одоо нөгөө зөв төлөвшөх юм одоо соёл гэдэг юм уу те энэ юм наалдагдаад та хүүхдийн хүмүүжлэлд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ төрлийн гэмтэргээс хүүхдээ урьдчилан сэргийлж чадах юм байна гэдэг одоо хамтраад одоо сайтуудаар мэдээллүүдийн түгээх. За дээрээс нь одоо тэр блэклист гэдэг байна те тэрэн дээр одоо нөгөө хориотой контентуудыг устгах ч гэдэг юм уу те. Иймэрхүү чиглэлийн ажлуудыг үлнэлээ хийгээд урьдчилан сэргийлэх ажлуудыг бол зохион байгуулад явж байгаа. Сая одоо ингэж хар жагсаалт гаргаад ажиллаа хамтраад явдаг гэлээ шүү дээ. Тэгэхээр яг энэ хар жагсаалтанд орсон сайт платформудад одоо харилцаа холбооны зохицуулах орооноос хяналт тавиад ингэ явдаг уу? Насны англи ч юм уу те. Одоо насанд хүрээгүй бага насны хүүхдүүд орж ирнэ гэдэг дээр. Тухайн цахим сайт дээр гарсан мэдээлэл нь агуулга контент нь хууль зөрчсөн байх юм бол холбоотой өрхий байгууллагын холбоосны түмэн шийдвэр харилцаа холбооны зохицуулах гэдэг. Харилцаа холбооны зохицуулах орон ямар үүрэгтэй гэхээр зэрэг тэр ирсэн албан ёсны шийдвэр дүгнэлтийн дагуу холбогдох тухайн вебсайт руу Монгол Улсын хандах хяналтын бол хязгаарладаг. Тэхэндэг арга хэмжээ бүрэн боломжтой гэсэн үг. Facebook компанид яаж авдаг вэ зэрэг Facebook компанитай бид нар бол 2019 оны 11 сараас ихтэй харилцаа холбоо зохицуулахаар бол холбоотой ажиллаж байгаа. Холбоосын шийдвэр дүгнэлтийн дунд нь зохицуул Facebook руу явуулаад устгуулах юм уу тухайн хязгаарлах арга хэмжээгээр ялалт авч чаддаг гэсэн үг. Доменээр орж байгаа вебсайтуудыг бол бид нар манай энд ISP-ийн нөөцтэй blacklist гэмээр нэг систем байдаг. Тэр рүү оруулаад Монгол Улсын хандах хяналтыг бол хязгаарлалцдаг гэсэн. Түрүүн бас нөө хэлсэн шүү дээ. Эцэг эхийн хяналтын програмын талаар e-kids гэдэг. Энэ програмын талаар дэлгэрэнгүй хэлвэл магадгүй эцэг эхчүүд маань энэ програмын талаар мэдээлэл хомс байгаа. Ер нь бол харилцаа холбооны зохицуулахаар 2013 оноос хойш e-kids CGM гэх вебсайтыг ажиллуулж байгаа. За энэ вебсайтын зорилго маань гэхээр зэрэг за эцэг эхчүүд сургууль хүмүүс шүү дээ. Хүүхд залуучууд зориулсан вебсайт юм байна. За захин орчинд хэрхэн ёсцуудад оролцох уу, хэрхэн өөрийгөө хамгаалах уу, юуг анхаарах хэрэгтэй гэдэг дээр бол энэ сайтын бүх мэдээлэл нь зориулагддаг. Тэгэхээр зэрэг яг энэ сайт руу ороод үзэх юм бол эцэг эхчүүд бол эндээс бол бүх төрлийн мэдээллийг авах боломжтой. Түрүүний миний ярьдаг. Үүн дээр нь одоо нөгөө томоохон хит болоод байгаа TikTok ч юм уу те. За YouTube, Facebook, Instagram. За ингээ бусад бүх юм. За мөн Minecraft энэ тоглоомуудад юуг анхаарах хэрэгтэй эцэг эхчүүд, хүүхдүүд юуг анхаарах хэрэгтэй гэдэг заавар сурчлага энэ дээр л бид нар бол бүгдийг оруулсан байж байгаа сургуулийн поструудыг. За ялангуяа сургуулийн багш нар тий сургуулийн захиргаанууд бол энэ сайт руу ороод тэр поструудыг татчих аваад хэвлээд нэг 10 минутын хичээл болгоод тий за TikTok дээр хүүхдүүдэд юу анхаарах хэрэгтэй, YouTube дээр юу анхаарах хэрэгтэй гэдгийг бол заах бүх поструудыг энд оруулсан байна. Тэгэхээр зэрэг тэр мэдээллийг ашиглаад ингээд ундаа нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар саяны ярьдаг нэг шүүлтүрийн програм гэдэг байна. e-kids-ийг энэ дээр сая 1 сарын 1-ээс эхлээд орцсон байгаа. За энэ програмыг татаж авч эцэг эхчүүд хүүхдийнхаа гар утсан дээр суулгаад за тухайн хүүхдийн интернетийн хэрэглээг бол хянах боломжтой болно гэсэн. Өөрөөр хэлбэл та хүүхдээ интернет хэдэн цаг оруулах хэрэгтэй оруулахыг хүсэж байна те. За өдөрт одоо 40 минут, за өдөрт
нэг цаг л интернет хэрэглэнээр үзэх юм бол та тэнд цагийн хязгаарлалтыг тавиад өгч чинь. Тэгээ нууц одоо хий чинь. Тэр эцэгхээс нь өөр хинч мэдэхгүй. Тэр хүүхдийн утсыг өөр хинч харахгүй. Эцэг нь л харуулж. Тэгээд хоёрдугаар тул түлхүүрүүд хийгээд өгч чинь. Тухайн 10 20 түлхүүр хийгээд өгчөд тухайн түлхүүрийг олсон контентийг танай хүүхдэд харуулахгүй л гэсэн. Тэгэхээр зэрэг тийм боломжтой. Гурав дахь нөгөө блэклист юм байна уу тий? Харилцааны зохицуулах орооноос холбоо төрөхий байгууллагын албасны шийдвэр дүгнэлтийн дагуу хандлтыг хязгаарласан, садар самуу тий? Сурчилсан. За тэгээд бус төрлийн хөл зөрчсөн вебсайтуудын хязгаарлалт автоматар холбогдчихно. Тэгэхээр зэрэг ийм гурван бол ашигтай арга. Тэгээд монгол хэл дээр өнгөө нэг татчих авах суулгах юм бол та хизээж хэрэглэж болно. Дахин татчих авсан ч боломжтой. Ийм гарч байгаа болгож байгаа. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч мэдээлэл өгсөн маш их баярлалаа. За тэгэхээр бид өнөөдөр цахим орчинд соёл төвийн буюу цахим соёл аяны талаар ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.